Монгол улсын аврал зүгийч хүн байсан зулаа гэж. За ингээ аавгаа дагаж би ер нь балчир наснаасаа дагаж зүгээ аж ахуйд анх орж эхэлсэн. Энээс хойш би одоо 10 гаруй жил боллоо зүгээ ажилтнууд өөрийн бие таагаад зүгийн маань үндсэндээ бол цэвэр зүгийн бал цэцгийн тоос жилий зүгийн лав гээд дайвар бүтээгдэхүүн гаргаж авдаг. Тэгээд энийг одоо бид нар зарж болов зах зээл нийлүүлж одоо эндээс ашиг олж амьдрал хуваа дэвшлүүлдэг те. Одоо нэг бүл гэдэг нь нэг нь үүр харьцах шүү дээ. Тухайн жилийн зуншигнаас тааж одоо авах гарц нь бол янз бүр. Цэцгийн ногоогоос хур бороо чигдэрсэн сайхан жил бол яг дунджаар нэг 20-25 кг бал авах. За тэгээд ган гачигтай бас их хоосон жил бол одоо авахгүй байх жишээ нэ тийм. Өөр нь гисэн яг одоо барьж авсан ажиллаа тийм ер нь нэг дангасан зүйлдээ өөрөө одоо эргэл буцалтгүйгээр тууштай ажиллах юм бол ер нь ямар ч зүйлд амжилт хүрч болт юм байна гэдэг би өөрөө ойлгодог.